Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2017 оны 12-р сарын 13-ны өдөр Улсын хурлд гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлцэх асуудлыг төсвийн байнгын ороо 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн хурлаанаараа хэлцлээ. Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани Оросын албаны улс бүгд найрамдах хятад ард улсаас болон дөрөвний усан цахилгаан станцаас тус цахилгаан эрчим хүч худалдан авч Ховд ус Баян-Улгийн аймагуд болон Говьалтай аймгийн зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр хангаан ажилладаг. Тус компани борлуулж байгаа эрчим хүчний ойрын өртөг нь борлуулж байгаа үнээс өндөр байдаг. Энэ зөрүүг улсын төсвөөс 2015 оноос санхүүжүүлж байгаа хэдий ч алдаглаа бүрэн нөхөж чадахгүй төрсөн байна. Иймээс 2018 оныг дуустал тус компани импортлж байгаа цахилгаан эрчим хүчийг гайлын албан татвараас чөлөөлөхөөр батлагдсан хуулийн үйлчлэлийг сунгах шаардлагатай байна гэж үзэж хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг байнгын орооны хурлаанаар хэлцэх үед улсын хурлын гишүүн батнасан хямд үүсвэрээс цахилгаан эрчим хүчээр хангах бодлого барих зөв боловч хэрэгжүүлэхдээ оновчтой зөв хөвлөрөө сонгох асуудал дээр анхаарч ажилламаар байна. Тухайлбал 35 кВт-ийн шугам татах ажлаа 110 кВт болгочвол үр дүн нэлээд харагдах болон улсын хурлын гишүүн Баттөмөр бүгд найрамдах хятад ард улсаас улсын цахилгаан эрчим хүч борлуулж байгаа үнийг бууруулах асуудлаар яриа хэлцээ хийх энэ салбарын үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрлийг бодлогогүй замбрааг болгогдсон асуудлыг сэгслэх хэрэгтэй байна. Улсын хурлын гишүүн Батнасан Баттөмөр нар Эрдэнэ-Бүрэнгийн усан цахилгаан станц бол эрчим хүчний хараат байдлаас гаргахад нөлөөлөх стратегийн ач холбогдолтой төсөл бөгөөд олон улсын туршлагаа судлан бүтээн байгуулалтын ажлыг хийж эхлүүлэхэд эрчим хүчний яам онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг тус хэлсэн байна. Байнгын орооны хурлаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлцэх зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлцэх асуудлаар тус байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. За Батнасан гишүүнд баярлалаа.